Амраа гэрээ та бүхэнд өнгөрөх 7 хоног дотоодын цэргийн байгууллагад зохион байгуулагдсан онцлог ажлын мэдээг хүргэе. Дотоодын цэргийн штабаас үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, онцгой байдлын ерөнхий газартай хамтран газар хөдлөлтийн гамшигын улмаас нийслэл Улаанбаатар хотод онц байдал тогтоосон үеийн байгууллагуудын хамтын ажиллагаа сэдвээр стратегийн команд штабын сургуулийн үед дотоодын цэргийн байгууллагын гүйцэтгэх үүрэг оролцооны талаар алба хаагчдад сургалт зохион байгууллаа. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд дотоодын цэргийн тэг 5 дугаар ангийн орчны ногоон байгууламжийг сэргээх зорилгоор цагдаагийн ахлагч Мягмар Сэнгэ агсны гэр бүлийн хүсэлтээр гигэн дурсгалтанд зориулан 108 ширхэг агч модыг ангийн байрлал тарих ажлыг зохион байгууллаа. Дотоодын цэргийн 805 дугаар ангид 2022 оны 1-р ээлжийн цэрэг татлахаар татагдан ирж, хугацаа цэргийн албаах хугацаа дуусч байгаа түрүүч байлдагч нарыг үдэн гаргах төлөвлөгөөний дагуу ангийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Дотоодын цэргийн 810 дугаар ангиас эрүүл зөв амьдрах ухаан, эрүүл зөв хооллолт, согтууруулах хундаа мансууруулах сэтгцэд нөлөөт, хордуулах бодис хэрэгэлсэн эсхийг шалгаж таньж мэдэх арга хэмжээ сэдвээр сургалт дадлагыг зохион байгууллаа. Мөн ангиас ангийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн 2023 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний дагуу зарим ажлын байруудад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх ажлыг Өмнөговь аймгийн Цогццын сумын нутаг дэвсгэрт зохион байгуулан ажиллаж байна. Дотоодын цэргийн 825 дугаар тусгай салбараас албаагчдын амралт чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бэлдрийг хөгжүүлэх зорилгоор ширээний теннисний аврах шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Дотоодын цэргийн 823 дугаар тусгай салбараас цагдаа дотоодын цэргийн байгууллагад орж ажиллах хүсэлтэй сурагчдад дотоодын цэргийн байгууллагын түүхэн замнал хууль заасан эрх үүрэг сэдвээр яриа таниулга хийлээ. Мөн салбараас 7 хоног бүрийн баасан гарагт дүүргийн насан туршийн боловсролын төвтэй хамтран зохион байгуулдаг Монгол бичгийн хичээлд салбарын албаагчдыг хамрууллаа. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Та бүхний шинэ 7 хоногийн ажилд амжилт хүсье.